Хувьслын явцад эр шувууд эмдээ тоогдохын тулд өвөрмөц сайхан өнгө зүс, дуу хоолой, бүжиглэх зан төрхтэй болон хөгжижээ. Манай орны баруун бүс нутгаар үрждэг Ямаан сүлт нугас бол үүний төлөөлөл болсон усны шувуу юм. Энэ шувууны эр нь үржлийн үедээ цав цагаан толгой, тод хөхвөр цэнхэр хошуутайгаас гадна сүүлний өвөрмөц өдтэй болдог. Сүүлний шаталсан хэлбэртэй урт өд нь Ямааны сүлтээ ижил тул Ямаан сүлт хэмээн монголчууд нэрлэжээ. Тэдний үржлийн үеийн бүжиг үнэхээр сонирхолтой. Нэг эмэгчний төлөө олон эрэгчин хоорондоо тэнцэнэ. Үүнийг эрэгчин давмгайлсан полигины гэдэг. Үржлийн үеийн бүжгийн онцлог нь эмэгчиндээ хүчтэй, зоригтойгоо харуулахаас эхлэх тул ихэвчлэн гүүгээ хурааж буй монгол азрахтай адил хүзүү сунган эмэгчнээ эргүүлэн хөөдөг. Замдаа тааралцсан өөр эрэгчинтэй харин шууд ноцолдоно. Эрэгчингүүд өөрсдийн ойролцоо байх эмдээ сүр хүчээ харуулахаар бараг зэрэг шахам Ямааны сүүл мэд сүүлний өдөө босгон чичрүүлнэ. Өрсөлдөгчин сүүлээ босгоход тайзан дээр буй бодибилдингийн тамирчид луга тэд бараг л зэрэгцэн зогсож сүүл хүзүүгээ өргөн сунгана. Хамгийн сонирхолтой нь зарим эрэгчин эмэгчиндээ хайрын үгсээ чулуудах мэт гушуугаа ангайлган толгоогоо хилжилгэн хөндлөн сэлж эмийн хайрыг татах оролдлого хийдэг. Мөн тэд хурдтайгаар ухарч буй завтай адил ухран сэлэх нь хажиргалтай. Энэхүү бүжгийн хөдөлгөөн маяг тасралтгүй үргэлжилсээр итвэхтэй уйггүй бүжгэлсэн оролцсон эр эмтэйгээ хос үсгэн үр удмаа үлдээдэг.